Гадаад үзмжинд хуурдах хэрэггүй. Бяцхан өхөөрдөм харагдах амтан ч хэнийгч урдаа гიშгүүлэхгүй. Аимшигтай догшин махчин амтан байж таарах нь бий. Түүнээс гүн нөхөнд ч нарийн мөчөрдөөс нуугдаад аврагдаж чадахгүй. Дайсных нь хэмжээ түүнийг огтхонч айлахгүй бөгөөд олзон түүний анч зөн совинг усам дүрлзүүлдэг. Сайн байцгаана уу? Та бүхэн сонин факт суухтай хамт байна. Өнөөдрийн дугаарын Баатар бос хурдан шаламга Еврдийн бус үхлийн аюулт махчин босох үеийн юм. 7 дугаар сарын 7-ны өдөр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээн. Энэ өдөр Португал болон Испани шигшээ багуудын далд гарсан тоглолтоо биднийг хүлээж байна. Та энэ хөв тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Уян бол дэлхий дээр хамгийн жижигхэн махчин амтан гэх цол гоншинг зүйл ёсоор хүрддэг амтан. Тэдний ихэнх нь донтчаар 13 см-ээс хэтэрдэггүй. Гэхдээ дэлхийн өмнөд хэсгээр амьдардаг илүү том зүйлүүд нь дэлхийн хойд хэсгийн уянгуудаас 2 дахин том байх бөгөөд хэмжээгээр 26 см руу дөхөж очдог. Урд зүгийн уянгууд солонгоос ч том болсон байдаг. Солонг уян 2 махчин дадаад байдлаараа маш төстэй бөгөөд заримдаа зөвхөн сүүлээрээ л ялхардаг. Уянгийн сүүл хамаагүй богино нэгд жигд өнгөтэй байдаг юм. Уян янз бүрийн нөхцөлд гайхалтай дасан зогцдог ба хүнтэй зэрэгцэн амьдрахаас ч эмээдэггүй. Энэ махчин амьтны итгэмээргүй хөдөлгөөнтэй өрөмний өтшиг годгонсон байдлыг онцлон дурдах нь зүйтэй. Харьцангуй тайван байх үед нь зүрхний цохилт нь минутанд 300, харин хөдөлгөөнтэй үедээ 800 хүрэх зогтдог байна. Энэ бүхэн нь тэдний биеийн маш хурдан бодисын солилцоотой холбоотой. Уян 1 секунд зүгээр сууж чаддаггүй. Тэгэхээр хөдөлгөөнтэй хүүхдээ өрөмний өткөж нэрлэхээс гадна уян гэж нэрлвэл бас болох нь байна шүү дээ. Цохор номон эсвэл колибри шувууны адилаар унтахаас бусад бүх цаг үедээ байнга хоос хүн сайхаас өөр аргагүй төрдөг. Харин энэ үед нь тэдний замд таарсан амьтдын хөв заяа үнэхээр өрөвдөлттэй. Уян хатан гулжгансан нарийнхан биеийнхээ ачаар энэ бяцхан анчин хамгийн нарийнхан нөхөнд ч орж тэнд нуугдсан хулгам мэтийн мэрэгчдийг амархан барьж чаддаг. Түүний хамгийн дуртай амттан нь гагцуу хээрийн огтон гин. Хүзүү эсвэл толгоор нь хийх хазарт нь шууд үхэл түргэх бөгөөд үүний дараа олзоод тэр даруй нуугч руугаа чирч аваачдаг. Хэдий олз элбэг байсан ч уян ойр орчмынхаа бүх мэрэгчийг хүүс тэмтрэх боломжийг огт алддаггүй. Ийм хоос элбэг үед хамгийн үнцэнтэй амттан нь огт нь хулганы тарих болдог. Харин үлдснийг нь хоос хүнсгүй босох үедээ эднэгээд нямбаашин нөөцөлдөх хідэж ихэнхдээ тэр чихтэй ашиглахдаггүй үлдэх нь элбэг байдаг байна. Ийм зорилсон нуугчудаас 50 хүртэлх мэрэгчийн сэг олддог нь энэ анчны гайхалтай ур чадвар нөөцлөх зуршлыг гэрчилдэг юм. Уян маш ховдог бөгөөд өдөрт 10-аас олон удаа ч хооллох нь бий. Түүний өдрийн хүнсний норм нь өөрийнх нь биеийн жингийн 3.1-ээс давдаг нь та хэрвээ 70 кг жинтэй бол өдөр бүр 20 гаруй кг хоол идэхтэй адил юм. Гэвч хоол хүнс нь босох мэрэгчдийн тоо толгой тогтворгүй байдаг. Уян мэтийн махчин дээлтэй үнэтэй жилүүдийн араас өсвөлэн цаг ирж уян өөр хоол тижэл хайх шаардлагатай болдог. Зарим үед тэдний хоол тижээлийн тас хувийг шууд дангаар эзэлдэгч. Энэ нь цантарсан тайван амьдрахад хангалтгүй тул мэрэгчдийн тоо цөөрөх үед эм уянгууд зүгээр л үрчхэ болчихдог. Зарим бүс нутагт ийм хэлбэлээс болж тэдний тоо толгой 10 дахин өөрчлөгддөг бөгөөд энэ цаашлаад мэрэгчдийн популяцийн өсөлт эсвэл буурсанд шууд нөлөөлдөг байна. Байгалийн тэнцвэр гэж энэ шүү дээ. Энэхүү догшин жижигхэн махчин амьтны олзон өөрөөс нь хамаагүй том амьтад ч байж болно. Хаахал гэхэд хагас килограмм хүртэл жинтэй байх нь бий. Том хурц шүттэй хурдан шаламгаа бөгөөд төрөнгүй зантай харах огтхонч аймхар амьтан биш. Буусан чахагцсан үедээ өөрөөсөө том дайсанд ч харах эсэргүүцлүүлж чаддаг. Үнэг хүртэл түүнээс ийм хариу үйлдэл хүлээдэггүй тул сандарч ухрах үед харах зүгтайгаа дамжиж байна. Харин энэ догшин харах манай уянтай таахаар юу болдог вэ? Уянд үнэг шиг эргэлдэн тэргэлзэх цаг байдаггүй. Тэр шууд л өсөлтч рүүгээ дайрч тасралтгүй хазаж гарна. Мэдээж том харах бол ийм догшин шаламгай анчны хөвд ч хүчтэй өрсөлдөгч гэдэг нь харагдаж байна. Харах довтлогчийг өөр дээрээс шидэж унгаахыг хийчээж шүтээч мөн ашиглах боловч цаг өнгөрөх тусам махчны дайралт огтхон солирохгүй байв.
Уян харахны хүзүү рүү уламгсан мэт хатсаар эцэст нь аврах харах хүч тамираа нэг мөсөн алддаг. Цоцгүй анчин маань ил затгай газрыг хурдан орхихыг яах бөгөөд аврах том олзоо чирээд явах хангалттай хүч түнд байсаарлаа. Харах эсэргүүцэн тийжлэр байсан ч уян үүнийг нь огтхонч тоохгүй чирсээр өвсөн тунд яваад орлоо. Ийм бяцхан махчин яаж өөрөөсөө том амьтдыг төвөггүй алж чаддаг байна. Асуудлын гол нь зөвхөн хурц шүд шаламхай байдалд байдаггүй. Биеийнх нь урттай харьцуулахад уянгийн гавлиас нэлээд урт бөгөөд тэнд нь том хэмжээтэй чамархан булчин байдаг нь эрүүндээ гайхалтай хүчтэй зуух чадварыг олгодог. Харин эрүүн өөрөө богинохон бөгөөд сахлын хотго шиг хурц шүдээр тоноглогдсон байдаг тул хазалтын хамаг хүч төвөнд төвлөрдөг. Ийм учраас ихэнх дайснуудад нь амьд үлдэх ямар ч боломж байдаггүй гэжээ. Цэцэрлэгийн огт нь бол жирийн нэг мэрэгч биш юм. Тэрээр шавж, шовууд мөн бусад жижиг мэрэгчдэр хооллдог. Гэхдээ түүний дуртай хоол бол жимсхэн самар бөгөөд тэдгээрийг зөвхөн газраас дүүгээ зогсохгүй мөчрөөс нь шууд тасалж авдаг. Тэд модонд маш чадварлаг авирдагч. Цэцэрлэгийн огт нь өндөрт гарлаач уянгээс аврагдахгүй. Учир нь уян маш хөнгөн тул хамгийн нарийнхан мөчр дээгүүрч авирч чадна. Олдсны үнэр уянг зүгээр суусахгүй бөгөөд модноос унах зэрэг нь энэ улантсан амтныг зогсоож чадахгүй. Тэр дахиад л авираад гараад ирнэ. Уян олдсныхоо хүзүү рүү хаддаг шалгарсан аргаа хэрэгснээр энэ мэрэгч түүний ээлжид хялбархан олд болж хувирлаа. Дахианы сарвчч мөн түүний анхаарлын төвд орж болсон. Шөнийн харанхуг ашиглан уян дотогш төвггүйхэн нэвтэрч том шувууд дэгдэх эсвэл өндвийг онож жинхэнэ найр хийдэг. Чадварлаг байж чадвал өндөг түүний хувьд гайхалтай амттан болж болно. Хэдий дайчинч гэсэн бяцхан хэмжээтэй тус уян өөр бусад махчдын хувьд олж болох эрсдэлтэй. Тэд махчин шовоод үнэг, муур, түншлэн өөрөөсөө том төрөл нэгтнүүдийнхээ анхаарлыг татж магадгүй. Гэвч түүнийг олж харах тийм ч амар биш. Уянгийн үс нь жилийн аль ч улирч найдвартай өмгөн данслаж болж өгдөг. Түүний хоол дэжээжийн гол өрсөлдөгч нь нөгөө л адилхан харагддаг сосонго юм. Сосонго гэхдээ илүү том хэмжээтэй тул хоосны цэс нь хамаагүй ариун байдагч. Уян шиг нарийнхан нөхс өврөө чөлөөтэй орж чаддаггүй. Зэвлэг байгальд энэ амтан 5 хүртэл жил амьдарч чадагч. Дундаж нас тутан 1 жилээс арай яданд авдаг. Гэсэн хэдий ч зулцаг нь 2 сартаагаас л бие дан ан хийж эхэлдэг байна. Тиймээс ихээр үрждэг болон хурдан бойждаг чадвараараа уянгийн популяц маш тогтвортой байдаг бөгөөд эдгээр чадварлаг анчтын оршин тогтноход ямар ч аюул занал хийлдэггүй байна. За үүгээр манай бичлэгийн энэ дугаар дуусаж байна. Хэрв танд энэ дугаар таалагдсан бол лайк дарж дэмжээрэй. Сэтгэлдээ үлдээж сувагт бүртгүүлэхээ мартаоцай.